Өнөөдрийн хичээл бол цаг агаарын тухай англиар ярьж сурах хэлхүүд. Хэн нэгнээс гадаад цаг агаар ямар байгааг асуухдаа дараах хоёр өгүүлбэрийг хамгийн их ашигладаг. Эхнийх нь What's the weather like? Хоёр дахь нь How's the weather? Энэ хоёр өгүүлбэр нь хоёулаа цаг агаар ямар байна вэ гэсэн утгатай бөгөөд өдөр тутмын ярианд маш их хэрэглэгддэг. Гадуур цаг агаар маш сайхан, нартай байх үед хэрхэн хариулахыг харцгаая. Нартай бас дулаахан байна гэж хэлхийг хүсвэл It's sunny and warm гэж хэлнэ. Харин үнэхээр сайхан цаг агаартай байвал It's a beautiful day. Буюу гайхалтай сайхан өдөр байна гэж хэлж болно. Энэ нь таны сэтгэл санааг бас илтгэдэг. Бороотой үед цаг агаарыг хэрхэн дүрслэх вэ? Бороо орж байна гэдгийг энгийнээр It's raining гэж хэлнэ. Хэрвээ бороо зөөлөн шивэрч байвал It's drizzling гэдэг. Харин маш хүчтэй, хувингаар цутгаж байгаа мэт орж байвал It's pouring гэж хэлдэг. Борооны хүчнээс хамаарад эдгээр үгсийг сонгож хэрэглээрэй. Өвлийн улиралд буюу маш хүйтэн үед ашиглах үгсийг сурцгаая. Гадаад хэсхэм хүйтэн хөлдмөр байна гэж хэлэхтэй хүйтэн гэдэг үгнээс илүү хүчтэй үг болох freezing гэдэг үгийг ашиглаж It's freezing outside гэж хэлнэ. Цас их орж байна гэдгийг It's snowing heavily гэж хэлдэг. Энд орсон гэдг нь маш ихээр гэсэн утгыг нэмж өгч байна. Хавар намрын улирал салхитай үүлтэй байх нь их байдаг. Үүлтэй байна, бүрхэг байна гэж хэлэхдээ It's cloudy гэж хэлнэ. Харин маш их салхитай байна гэвэл It's very windy гэдэг. Эдгээр нь ямар нэг хур тундас ороогүй ч тэнгэрийн байдал ямар байгааг илтгэх чухал үгс юм. Ирээдүйн цаг агаар буюу маргааш ямар байх талаар асууж сурцгаая. Маргаашийн цаг агаарын мэдээ ямар байна гэж асуухдаа What's the forecast for tomorrow гэж асууна. Энд гарсан forecast гэдэг нь урьдчилсан мэдээ гэсэн үг. Үүний хариуд бороо орох төлөвтэй байна гэж хэлэхдээ It's supposed to rain гэж хариулж болно. Мөн цаг агаарын хэмийг хэрхэн хэлхийг мэдэхэд илүүдэхгүй. Жишээ нь Цельсийн 20 хэм байна гэвэл It's 20 degrees Celsius гэж хэлнэ. Хэрвээ гадаа өвөл тэг хэмээс доош хүйтэн байвал It's below zero буюу тэгээс доош хэмтэй байна гэж маш товчоор тайлбарлаж болдог. Өнөөдөр бид цаг агаарын байдлыг англиар хэрхэн асуух, мөн хэрхэн хариулж дүрслэх тухай чухал хэллэгүүдийг үзлээ. Та бүхэн эдгээр үгсийг өдөр тутамдаа ашиглаж хөвшөөрэй. Баяртай.